Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсад гудамжны тэнмэл муурыг хооллохдоо тодорхой цэгүүд байгуулах тохиолдолд тухайн газрын оршин сууж байгаа хүмүүсээс нь зөвшөөрөл авах ийм шийдвэр гаргасан байна. За Солонгос улсын засгийн газар тэнмэл мууруудыг ашиглагтай холбоотой шинжилсэн журмыг батлан танилцуулж хувь хүмүүсийг өөрсдийн эзэмшлийн бус газарт муурыг хооллох цэг байгуулахаас өмнө тухайн өмчлөгчөөс зөвшөөрөл авахыг уриалсан. Хөдөө аж ахуйн хүнс орон нутгийн яамны нэм гарагт гаргасан шинжилсэн энэхүү журамд дурдсанаар мэрэгчлэнүүд малын эмч орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнуудыг саналыг тусгасны үндсэн дээр дүрмэнд өөрчлөлт оруулж байгаа юм байна. За журмыг өөрчлөх бас нь хот суурин газарт тэнмэл муурнуудын асуудлаар оршин суугчид болон мууранд хоол өгдөг хүмүүсийн хооронд зөрчил байнга үргэлжсээр байгаа. За хооллох цэгүүдийг хэрхэн ажилуулах, тэднийг дараа нь нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой илүү тодорхой дүрм журам гаргахыг шаардаж байгаатай холбоотойгоор энэхүү дүрмийн өөрчлөлтийг хийж байгаа. Хооллох цэг байгуулах нь маргаан мэтгэлцэн үүсгэх гол их үүсвэр болоод байгаа юм байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу гудамжны тэнмэл муурыг хооллох нь хууль бус биш боловч хувийн болон нийтийн эзэмшлийн газар зөвшөөрлгүйгээр хооллох цэг байгуулах нь хууль эрх зүйн маргаанд хүргэж болзошгүй байдгийн байна. Орон нутгийн засаг захиргаанаас үйл ажиллагааг нь эрхэлдэг цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжинд муур хооллох цэг байгуулах нь зөвшөөрлгүй барилга байгууламжийн ангиллалд орох улмаар нүүлгэн шилжүүлэхийг душаахад хүргэдэг. Хувийн эзэмшлийн газар орон сууцны хороолол байгуулсан муур хооллох цэг нь зөвшөөрлгүй барилга байгууламж гэсэн бас ангилд хамрагдаад нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. За хувийн эзэмшлийн газар орон сууцны хороололд муур хооллох цэг байгуулах нь зөвшөөрлгүй нэвтрэх түүнээс үүдсэн хохирлыг баруудлах асуудал зэрэг олон ийм хууль асуудлуудыг үүсгдэг юм байна. За хэрв муур хооллох цэгүүдийг зохих ёсоор арчлаж тухайн үед нь үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд хооллосон хүмүүс хог хаягдлын менежментийн хуулийн дагуу торгуул ногдуулах боломжтой болдог. За эсвэргээрээ муур хооллох цэгийг байгуулсан хүний зөвшөөрлгүйгээр хооллох цэгүүдийг зайлуулсан тохиолдолд тухайн үйл хөдөлгөөний хөрөнгийн эзэд нь иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээх ийм зохицуулт байдаг учраас энэхүү дүрм журмыг илүү тодорхой болгож ард иргэдийн дунд тодорхой маргаан мэтгэлцээ үүсэх үл ойлголцол үүсгээс сэргийлэх зорилготойгоор дүрм журмаа өөрчилсөн. Шинчилсэн журам нь гудамжны тэнмэл муурыг хамгаалах, оршин суугчдын амьдрах орчныг хадгалах гэсэн хоёр асуултын хооронд тэнцвэрийг хадгалах зорилготой гэж яамнаас тайлбарласан байна. Журам нь орхигдсон хооллох газруудын талаар гарч байгаа гомдол, хооллох цэгүүдийг байрлуулахтай холбоотой маргааныг буурлуулахад туслана. Шинчилсэн журмын дагуу амьдрах орчныг нүүлгэн шилжүүлэх, аврах журмын талаар нэмэлт удирдамж, муурны зам байдал, хоройтой хоол хүнс, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг журмандаа агуулсан. Эдгээр нь хооллох газруудын эргэн тойронд цэвэр байдлыг хадгалах зэрэг эрүүл ахуйн шаардлага стандартуудыг бэхжүүлэхийн зэрэгцээ муурыг хамгаалах, шилдэг туршлага төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна.